Таны бодлоор амьдрал ямар өнгөтэй вэ? Магадгүй бүгд өөр түүх, өөр өнгийг хэлэх байх. Гэхдээ игэл хэрнээ эдгээр түүхүүд, эхлэл нь бараанч, гэрэл гэгээтэйгээр өрнөдөг арай өөр түүхүүд юм. Амьдралын өнгө нэвтрүүлэг, үнэн, хайр, итгэл найдварын тухай үзэгч тантай хуваалцах болно. Ингэж баярлалаа. За тэгээд очив. Ингэж очив. Шатаа за сайн байна. За. Одоо гараас нөгөө өөрөө бийдээ. Өөрөө машин явуулчих. Одоо энэ татлын үйл өргөж байгаа. За нөгөө гараараа барья. За барья. За. Нэвтрүүлгийнхээ энэ удаагийн хүндэт зочноор Баяраагийн Батчулуун гэгч Эгэл Даруухан хүнийг онцлон түүний амьдралын түүхийг үзэгч та бүхэндээ толилуулахар боллоо. Түүний амьдралд тохиолдсон асуудлууд, ирээдүйг нь ажил хөдөлмөрийг нь ч гэд бүхэлд нь өөрчлөлт зогсохгүй, түүний бодол, хүсэл, мөрөөдлийг ч гэсэн ажил хэрэг болгоход том түлхэц болсон юм. Одоо тэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллаж, тэдгээр хүүхдүүдийн дотоод ертөнцийг илүү ихээр танин мэдэж, аав ээжүүд нь заавар зөвлөгөө өгч, хүүхдүүдийг хөгжиж дэвжихт нь туслаж яваа нэгэн. Гэхдээ энэ бүхний хийх хүч хаанаас ямар хүчин зүйлээс бий болсон талаар энэхүү нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй. Өнөөдөр бас тантай уулзж байгаадаа бас их баяртай байна. Тэгээ би 1969 онд Бүрэнгээ аймгийн Хар хорин сумд төрсөн. Тэгээ Хар хорин сумд айлын ууган хүү болоод төрсөн. Би одоо доороо 4-5 эмэгтэй дүүтэй. Одоо тэднээс маань 3 нь бас байдаг. Тэгээ баг нас маань Хар хорины ясэл, дараа нь Бүрэнгийн тархт сумын цэцэрлэг, тэгээ бас мөн төгрөг сум, түнд цэцэрлэг, баг сургуулийн төгрөгээ тэгээд 2000 он 1980 онд аймгийн төв дээр орж ирээд тэгээд тэнд 10 жилийн төгсөөд дараа нь Улсын багшийн дэд сургуульд тухайн үе математикийн ангид илсээд тэгээд одоо математикийн багш мэргэжилтэй. Тэгээд миний аав маань бол эмч хүн байсан. Ээж маань багш хүн, багангийн багш байсан. Одоо тэтгэвртэй гарсан байна. За миний хүүчээр нь багтаа нэлээд сэргэлэн хөдөлгөөнтэй голцуул гүйгээ байдалтай л байдаг хүүхэд байсан дөө. Их юмд сониуч янз бүрийн юм дандаа асууж байна. Тэгээ хөгжилтэй юмнууд ч бас бичгүүл бий байх. Нэг удаа манайх говийн суманд тойрлогдоод би нүгээгүй гэртээ сургууль хараагүй байсан учраас тарахтад гэртээгээ үлдсэн. Манай хүү аавтайгаа төгрөг суманд, говийн суманд очисон. Тэгээд зочид буудалд байдаг байж байгаад хөдөөгөр явж байгаад тэмээтэй айлд буусан юм л да. Тэгэл нөгөө анх тэмээ үзээд, ботго үзээд тэгж байснаа ботго харчаад энэ ботгыг яахан муухай юм уу?
алж үзэхийнсэн гэсэн гэлөө нэг тийм хэлсэн гэлээ гэдэг. Тэр ямар яасан. Тэгэл ерөөсөө их сониуч. Би ч нөгөө хүүхдээ дагуулаад байрын багш болохоор жижигүртэй өдрөө байрын хүүхдүүд унтуулдаг, босгодог ажилтай. Тэгэл явахтаа зэрэг ерөөсөн замдаа үргэлжил янз бүрийн юм асуучин. Нэг удаа ээжээ ингээл газрыг нөхлөөл, доош нь ингээл ухаал нөхлөөл байвал юу гарах болоо? Юу байх болоо гэл. Гэх мэтлэнгийн юм асууна. Бас нэг дэлгүүрт юм бичиж өгөөд ийм авэдэргээд явуулсан. Нэгдүгээр ингэж байхад нь. Тэгээд дэлгүүрт юм авчаад гадаа нь газар дээр тоо зураал сууж өгнө. Манай нэг айлын хөгшин таарлцсан чинь чи юу хийж байгаа ингээд гэсэн чинь гээ би ингээд ийм юм авсан ийм мөнгө өгсөн. Тэгээд надад ийм мөнгө хариулж өгсөн буруу юм шиг байна гэд сууж ийн гинэ. Тэгээд үзээд нөгөөх нь дэлгүүрт ороод хөдөлгөгчд нь хэлээд ингэсэн чи өө эн чи нээр нь тийм байна. Ямар айхтар хөхт вэ? Ястай санаандгүй дутуу хариулцсан байна штэ. Уучлаарай гэж хэлээ. Тэгээд мөнгө өгсөн тохиолдол бас гарсан байсан. Тэгээ олон дүүнэрийн бас хөөрхөн асарч хамгаалдаг. Тэгээ дандаа эмэгтэй дүүнэртэй байсан. Манайх чинь 6 хүүхэд төрсөн. Бачелоноос доош 5 эмэгтэй хүүхэд гарсан. Тэгээд нөгөө 4 дахь дүүгэн гарцсан байхад 4 дүүгээр ингэж байлоо да. 5 дахь дүүгэн өөрөөс нь хойш бол 5 дахь нь 4 дахь дүүгэн гарсан байсан чи охин бас охин байсан чинь нэг өдөр тэрвэрцэн мөрөн дээр ингээд дохоод тэрвэрцэн л явж яснаа тэгж байна. Ахын дүү нэг бөөжиг зүгээд ирэхгүй яасан дээ гээд тэгжсэн. Тэгэхээр эрэгтэй дүүтэй болох юмсан гэж бас бодож ил байсан шиг байна. За багын хувьд бол одоо тэгээ хичээл сурлагандаа бол их дайжгүй сайн. Тэгээ аав ээж маань бас нам өдий зэрэгтэй ингэж амьдрахад бол маш их тусд юм болж тэгээ өөрсдийнхөө сайхан сургаал өөрсдийнхөө тэр үлгэр дуурайлаар бас өнөөдөр хүртэл ингэж өдөртөө чиглүүлж явж байна. Аав маань хэлдэгээс л да нөгөө хүний биед аавын биед хүнтэй танилцсан ахтны биед газар үзгийж тэгээ баг насанд байна бол аав маань эмч байсан учраас хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байхдаа нөгөө дуудлаганд их явдаг эмч байсан. Тэгээ алсын дуудлаганд явахдаа ер нь бол байнга авч явдаг байсан. Тэгээ тэгж явахдаа ааваас маш их олон зүйлийг сурч мэдэрч байсан. Тэгээ бос хүмүүсүүдээ яаж харилцах вэ, тийм ээ. Тэгэхээр бас тэр газар орон энэ олон зүйлүүдийг бас үзэж байсан. Тэгээ тэгж явахдаа ч гэсэн манай авч байгаа их дуулах дуртай. Сайхан дуудуулдаг. Одоо ч гэсэн миний зүрстгэл нэг аав маань бас ингэж дуулж байгаа тэр дур төрх. Тэгээ найс нартаа яаж сайхан инээж нөхөрлөж байгаа тэр байдлууд нь одоо ч гэсэн миний зүрстгэлд байдаг. Алсын өнөрхөн улс дундан агарын сайхан хөдөө юммахо ажил хийж анграм суумаа айда сайхан нутаг юмдахо. Би ч арай жаахан доогуур өнгөнөөс дуулчих шиг байна. Тэд нар бол дээгүүр хоолойн хэсдэгс үнэхээр ингээд сэтгэлд хоногчлолт дуулдаг тийм сайхан аав нар ах нар байсан шүү. Бацхан хөгжим хөдөө нутаг сайхан улсын гавьяа жүжигчин манзарагч. Ээж минь бас багшин байсан болохоор бас олон сургаалуудыг хэлдэг л дээ. Одоо чи давс хийвэл ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэж. Тэгээ хүмүүстэй ер нь бол ийм найртай, сайхан харилцаатай байх хэрэгтэй.
Тэгээ дүүнэртэй маш сайн үлгэр дуурайлттай байх хэрэгтэй гэдгийг бас их зэгж хэлдэг. Тэгээ тэрийн магадгүй биелэхийн төлөө явж байсан байх. Тэгэл өнөөдөр ч гэсэн дүүнэр маань ахаа гэл тэ үлдэл тэгдэг учраас маш их талархдаг. Энэ бол одоо ээжийн үг сургаал тэр зүйлүүд байсан баха. Дунд сургуульд байхдаа бол ер нь жах итгэвтэй. Хичээл намдаа дуртай тиймгүй байсан. Дунд сургуульд байсан хамгийн сайхан дурсамжууд бол би бас волейбол тоглох их дуртай болж байсан. За хүмүүст бие нэмэр спорт хөдөлгөөн бол асар хэрэгцээтэй байдаг. Энийг өөрийнхөө амьдралаараа тонцол яг хөшимшил төвхтөйтэй ажиллаж эхлэхэд бол энэ маш их мэдрэгддэг. Хүн хэдий ч энэ хөдөлгөөнтэй зөв хөдөлгөөн засаг сургууль хийх тусам улам их эрүүл сарвал байдаг. Ийм боломжтой бид бас хаяа заалан дээрээд волейбол тоглоод мөн бас амралтын өдрүүдээр ууланд модонд гарч агаар амьсгалж бас сайхан алхаж спорт алхалтуудыг хийдэг. Энэ бидэнд маш хэрэгтэй. Тэгээд хүн үнэхээр эрүүл сарвал явуул бие махбодд бол үнэхээр энэ хөдөлгөөн асар хэрэгцээтэй. Мөн хоол хүнс ч гэсэн маш зөв байх хэрэгтэй байна. Бас нэг чухал зүйл бидний сүнсний хэрэгцээ бас байна. Энэ маань бидний авилаа амьдралын тэр үнэнд итгэл маань байх хэрэгтэй маа. Тэгэд Библи садар дээр хэлсэн байдаг. Яв хүмүүст очиж сайн мэдээ томглож дагагчдыг бэлтэг. Тэгээд тэдэнд эцэг баруун сүнсний нэрээр баптизм хүртээ. Тэгээд тэдэнд бас миний зааж хэлсэн тэр бүхнийг зааж сургаарай гэж. Тэгээд би бол чамтай үеийн төгсгөл хүртэл хамт байна гэсэн гайхамшигтай бас агуу зэрэмжид итгэж энэний даваа явахд бас энэ хөдөлгөөн явах гэдэг ямар их чухал вэ гэдгийг бол ойлгож байгаамаа. Тэгээд та бүгд бас илүү ихээр энэ спортоор би нэмрээр бас хичээлээрээ. Тэгээ хүн болгон бол ер нь бол нэг тоглох их дуртай. Тэгээ манай хөгжимшилтэй хүүхдүүд бол бас маш их тоглох дуртай. Тэгээ бид нар бас энэ сургуулийн зааланд сургуулийн захиргаатай яриад жилд 2-3 удаа бас хамтраад сайхан тоглоом тоглодог. Тэгээ бас энэ үйл ажиллагааг маань дэмждэг 92 дугаар сургуулийнхаа хамт олонд үнэхээр баярлаж байгаагаа хэлмээр байна. Тэгээ бас үүнийг сайн дэмжиж өгч байгаа Октябрь захирал тэгээд нийгмийн ажилтан сургуулийн менежерүүд багш нар бас маш их дэмжлэг өгдөг юм аа. Тэгээд бас сургуулийнхандаа бас их баярлалаа. За тэгээд уул хаданд бас та бүгдийг сайн авираарай, яваарай. Тэгээд үнэхээр эрүүл болно шүү. Тэгээд бие эрүүл бол бас тэгээд бүх юм л бас сайхан болно. Тэр тусмаа бас яг оюун санааны хувьд их зөв хандлагатай, зөв тэр ертөнцийг үзэх үзэл амьдралын итгэл үнэмшилтэй байгаасай гэж бас хүсэж байна. Тэгээд волейбол тоглох энэ спорт дуртай болох тэр зүйл хүмүүс найз нөхөд мөн яг энэ волейболыг тоглож сурахад дасгалжуулагчид маань одоо мөнхөө өгч, дэмбэрэл өгч маань маш их зүйлийг зааж сургаж байсан. Тэгээ багийн маань найз нөхдөд ч гэсэн их зүйлийг сургаж байсан. Тэгээ тэндээс нэг чухал зүйл нь бол волейболын бөмбөг харилцаад бэлтгэл халаалт хийгээд байж байхад бол багшийн зааж өгч байсан нэг зүйл одоо ч мартдаггүй. Тэр нь хүн харилцаж байгаад довтлоход бөмбөг зогсоход тэр зогсон бөмбөгийг хойшоогоо ухарч биш урагшаагаа алхаж авах хэрэгтэй гэдгийг тухайд хэлжээс тэр одоо миний зүрхсэтгэл байнга байдгийн. Тэр өнөөдөр миний амьдрал тэр нь ямар хэрэг тус болж байна гэхээр хүн амьдралын хүнд хэцүү нөхцөл байдалд ороход ухарч биш урагшаагаа алхах ёстой. Түүнийг сөрж даван туулах тийм ээ тэрийг хүлээж авах ёстой гэдгийг л зааж гисэн тийм зүйл маань тэр волейболын секцэнд явж байхад зааж өгч байсан юм байна гэдгийг одоо ойлгодог. 우리 쇼딩 쉽게 싱싱 улет хатсан тэнгэр шинхэн улет сэсни амьсаа шинхэн өглөө болгон дандашин шиний хаа юрдин өглөө шиний хурмын өглөө шиний үсгийн өглөө шиний гатрахын өглөө нарны авто
За тэгээ бид нар хамтдаа сайхан аялж байна. Тэгээ богд уул руугаа одоо ингээд арах гад алхаад эхнийхээ алхамыг хийх гээл ингээд бүгдээ яриа сууж байна. Тэгээ манай багт маань бидний яг нэг дор амьдардаг хүүхдүүд маань байгаа юм. Хамтдаа ч тэгээ бид нар сүүлийн одоо 2 жил ингээд сайхан хамтдаа нөхөрлөөд амьдралын үнэн утга учир олон зүйлүүдийг бас сурч мэдж байна. Тэгээ бид нар өнөөдрийн аялал маань бол дараа удахгүй бас бид нар өшөөмшөлт хүүхдүүдтэй хамт аялах юм. Тэгээ тэрнийхээ замыг бэлтгэж харж за хэнийг яаж авч явах уу гэдэг талаараа бас ярилцаж явах ийм эхний сайхан аялал байгаа. Тэгээ өнгөрсөн жил бид нар бас аялсан. Аялал бүгдээрээ явсан тийм ээ. Тэгэхэд бас бэрхшээлтэй хүүхдүүдтэйгээ хамт яваад ууланд одоо тоглоод бас амьдралын үнэн утга учираас бас суралцаад дуулаад гिचэн бүр гитар метартай сайхан явсан л та. Тэгээ энэ удаа бас бид нэр ингэж алхах гэж байна. Тэгээ жил болгон ямар ч ингэж алхахыг хаяан бас алхана. Тэгээ энэ хөвгүүд маань бас манай өшөмшөлт хүүхдүүдэд маш их тусалж дэмжиж сайхан нөхрөлдөг. Тэд ч гэсэн бас эднэртэй бас өөрсдийнхөө амьдралаа хуваалцаж сайхан найзууд нь болсон. За тэгээ. Тэгээ одоо дээшээ бүгд ингэж алхана. Тэгээ алхахтаа бас нэг зүйлийг бас дотроо бодоосоо гэж бас хүсэж байна. Тэр нь нөгөө бид нар урд нэг ярьжсэн нөгөө бие биенээ уучлалын талаар нэг ярьсан шүү дээ. Тэгээ одоо энэ дээшээ явахтаа бас бодоорой. Би нэрээ хэн нэгнийг бас уучлаагүй бас гомдоосон ч юм уу. Тийм ээ? Уучлалт гуугаагүй байгаа тийм зүйл байгаа болов уу гэж бас дотроо бодоод талгаарай. Тэгээ бид нар дээр очиод бас бүгд ярилцъя. За алах уу? За алах. Тэ? Уучлалын талаар бодох нь шүү дээ. За тэгээ тэр замаар нь алах уу? Ингэж. Байгалийн сайхныг багтан харж цэвэр агаараар амьсгалах нь үнэхээр сайхан байна. Бид уулууд аажуу тайван явсан болохоор баггүй хугацааг зарцуулсан юм. Хүүхдүүдийн маань хувьд сайхан нөхөрлөх цаг байсан бөгөөд хөдөлгөөний дутагдлаас багахан ч гэсэн сэргийлж чадлаа. Харин нэвтрүүлгийн багийнхны хувьд уулын орой дээр гарах нь яггүй хүнд даваа мэт санагдаж байсан юм. Ингээд уулын орой дээр хамтдаа нэгэн сайхан өдрийг өнгөрөөсөн юм а. Гараад байна. Чи гараа ирэхгүй юм байна. Бат хэн хоёр гараа өргөж юм байна. Нэг хөлөө өрг. Багшин дэдэд орж ирээд аав ээжээсээ тусдаа оюутан болж ирээд сайхан ингээд найз нөхдүүдийн дунд бас ирсэн. Тэгээд манай төхөр бол их спортлог тийм их мундаг залуу анх ингээд нүдэнд тусч байла. Тэгээ энэ ямар гоё волейбол тоглодог залуу байсан их сайхан. Тэгээ манай дээд курс ах маань ямар гоё волейбол тоглодог залуу бай гэдээ анхаарж агаад. Тэгээ дараад нь тэр үед чинь оюутнууд бас нэг хөдөө орон нутгийн оюутнууд оюутны байранд амьдардаг байсан. Тэгээ оюутны байранд амьдарч байхдаа тасгаараа нийлээ шинэ жилээ тэмдэглэдэг. Тэгээ эдний манай нөхрийн тасаг хоёр нийлээд ингээд шинэ жил тэмдэглэж байхад анх ингээд танилцаад ингээд одоо хайрын хэлхээ өсч байла. Тэгээд тохоо үед манай нөхөр бас сайхан залуу байсан. Үнэхээр нүдэнд туссан залуу байсан учраас хайраа өгсөн. Тэгтээ бас их нэг зүйл нас нэг дутагдaltaй байсан. Их сахилгагүй залуу байсан. Тэг ямар сайн да
сахилгагутнаа манай нөхөр бас тэгэл тохоо үед чинь тэгэл нөгөө аав ээжийнхээ хайр, аав ээжийнхээ бүх анхаарлаас гарсан хүүхдүүд гэдэг бол тэгэл нөгөө юу ч хийсэн болдгийн гэсэн ийм бодолтой болцсон тэр үе байдаг штэ. Тэгэл болохгүй гэж хоригдчихсэн зүйлүүдээ хийж эхэлдэг тэр үе. Тийм учраас нөгөө арх ууж болохгүй гэжсэн бол ууж болдгийн байна гэж үзчихсэн. Тамхи татаж болохгүй гэжсэн бол тамхи татаж болдгийн байна. Би үзчихлээ гэдэг ч юм уу тэр зүйлүүдийг ингээ хийжсэн юм уууд. Тэгээд нөгөө арх ууснасаа болоод ингээ жилийн чөлөөнд хүртэл явж байлаа. Тэгээд жилийн чөлөөнд явахдаа бүр чи уул нь тэр чин 3 дугаар курс төгссөн байсан гэдэг чинь ямар нэгэн сургуульд очоод тэ тодорхой хэмжээгээр бас багшлах тийм эрхтэй тийм болсон байсан үйл дээ. Тэгсэн чи багшилж бол болохгүй. Бүр хүн хөдөлмөр эрхлэх хэрэгтэй одоо. Хүн хөдөлмөр гэх юм одоо тийм. Тэгээ бүр барилгад ч юм уу тийм азар очиж ажиллах хэрэгтэй. Тэгээ би барилгад очиж ажиллаж байсан. Тэгээ барилгад очиж би чинь нэлээд сахилгагүй байсан тийм мэдээлэл тэнд очисон учраас 2 жилийн чөлөө. Тэгээ 2 жилийн ажил хийх ёстой. 2 жил би барилгад ажиллах ёстой болоо явсан. Тэгээд нутагтаа очиод барилга устрын террастэд очиж ажилласан. Тэгээд нэг баригадад хуваарлагдаад. Тэгээ манай баригад маань тухайн үед чинь нөгөө 5 жилийн ажил гэдэг нөгөө төлөвлөгөөтэй хийгддэг байсан. Манай баригад 2 жилийн ажлыг 1 жилд хийсэн. Тэгээ баригадынхнаасаа нөгөө барилга усралтын террастэс 2 жил ажилласан гэсэн бичиг аваад буцаа сургуульд ирсэн чинь сургууль маань бас оруулсан л та. Тэгээ оруулаад дахиад нөгөө дараагийн курст орчихсон суралцааж явж байсан. 4-р курсаа төгсгөө алдаад бүр нөгөө бочлооны чинь бас архиудаг явдлаасаа болоод бас дахиад буруу түүхэд зодсон хэрэгтэй ороод зодоонд оролцсон. Тэгээ бүр болохгүй байна гэд дахиад нөгөө хурлаараа ороод. Тэгээ энэ удаа заа бочлоонаа чи болохгүй юм байна. Тэ? Чи одоо магадгүй 5 жил босны чинь дараа ирж тэ суралцах болцоо бол байж болно. Тэрнээс хэцүү байна гэд. Тэгээ би 5 жил бас явж ажил хийж буцаж ирж багшин дэдтэй суралцаад тэгээ төгсөж байсан. Тэгээ энэ бол миний амьдралд бас л нэг хүнд хэцүү асуудал. Энэ маань миний амьдралд одоо арх уух хүний амьдрал ямар хортой вэ гэдгийг үзүүлсэн хамгийн анхны л одоо том зүйлтэй. Тэгээд арх ууснаас болж олон хэцүү зүйлүүд бас тулгарч байсан. Одоо жишээлбэл амиа хүртэл алдчихл байсан. Тэгээ хүнд зодуулаад гудамжинд мэдгүй одоо тасраад тэгээд үхэх байсан боловч тэгэл ямар нэгэн байдлаар амьд гараад тэгээд тэр үхэлд хүрэх хэмжээний хүртэл байдалд хүрсэн бол миний хувьд бол тэр архийг их сонгож ирснээс л болсон л доо. Мөн арх уугаад тэр чинь гэртээ амар тайван байдлыг бас өгөхгүй. Ирж агсан согтуу тавина. За тэгээд их нэртэйгээ ханилаад одоо 26 жил 27 жил болж байна. Тэгээд энэ амьдарч явах хугацаанд бас ингээд жаргал зовлонгоо хаваалцаад олон зүйлийг бас сурч мэдээд тэгээд энэ гэр бүлийн амьдрал гэдэг юмыг бас мэдэрч байна да. Тэр 2000 оноос өмнө Дархуул аймагт ажиллаж амьдарч байсан. Тэгээд тэр үед дарханд бол манай 3 хүүхэд маань төрсөн дундлын 3 хүүхэд. Дарханаас ирэх болсон шалтгаан маань их сонирхолтой. Энэ яг тэр үед миний хувьд маш их хэмжээний нэг жаахан тийм буруу зуршилтай, арх их уудаг тийм байсан үе л дээ. Одоо нийгэмч бас жаахан тиймэрхүү байдалтай байсан баг, нөлөөлсөн баг. Тэгээд ээж маань тэнд бас их арх уугаад байна гэсэн мэдээллийг сонсчоод ер нь өөрийнхөө хажууд ирвэл гайгүй болох байх гэсэн бодолтойгоо намайг 2000 онд Улаанбаатар руу шилжүүлсэн. Эхлээд бол би сайн мэддэггүй л байсан. Тэгээ сүүлдээ арх ууж гэнэ гэдгийг мэдээд алдаа гаргаж гэнэ гэдгийг мэдж байгаа юм чинь одоо энэ архинаас болж гэнэ гэдгийг мэдчихсэн л да. Тэгээ ажил хийж байхдаа ч гэсэн бас уугаад л тэр юм байхад чинь би яаж сэтгэл санаа тайван байх вэ? Санаа зовно. Миний зүүдэнд орж ивэл арх уусан байдаг. Зүүдлэгдэхгүй байх юм бол ерөөсөн зүг зүгээр байдаг. Тийм нэг сонин холбоо ихтэрийн дунд л байдаг байсан. Зүүдэнд орвол за энэ хүн одоо арх мэрхүү уусан байх та гэж бодоход л яг тэр үед уусан байж таардаг. Тэгээ яг бид нар чинь нэг гэрт биш тусдаа нэг нь өөрөнгөөр нэг нь дарханд байсан болохоор тэр болгон бас нарийн мэдэхгүй бас гэр бүлийн ч бас тэр болгон хэлээл
надад тэгээд үе гэж боддгоо байсан баг. Нууж чадахч байсан байлгүй. Дархуул аймагт амьдарч байх үед би Есүс Христийн тухай сонсч байсан. Тэгэхдээ тэр үеийн миний ойлголт бол энэ бол харийн шашин. Хамаагүй итгэх юм бол өндөр дээрөөс өсөрөд өгдөг. Тэгээ 3 хоногийн дараа амьлж гэдэг юм уу. Ер нь бол харийн шашин гэд би нэг тоодоггүй. Тэг хүмүүсийг жаншаалангууд тийм л байсан. Тэ арх уугаад ингээ явахаар мэдээж хүний хайнлын болсон хань би бити угаачаа гэдэг. Нөгөөх маань болохоор найз нөхдөд нийлээд угаад болчтой. Арх уухаар мэдээж амьдрал бол улам доошоо явна уу гэхээс дэш явахгүй штэ. Тэгэл янз янзын асуудал гараад ирнэ. Гэтэл бид хоёр чинь өөрсдөөсөө гадна дахиад 4 үр хүүхэд дагуулсан байна. Өнөртгөө айл болцсон байна. Ийм ам байхад ингээд асуудал үүсээд ангууд үнэхээр ингээд заримдаа бас шантрах үе байсан. Тэгэхээр одоо болдог ч юм болов те. Ер нь ингэж явж яхаар те өөрийнхөө ингээд дур зоргоор өөрөө ингээд ганцаараа ч юм уу явж яхах нь дээр ч юм уу гэсэн юм бодлоо дээр бас орж ирдэг л байсан л да. Тэгээ ингээд явж явах үедээ яг өөрөө ирэхгүй юм чинь амьдралын нухчаан донд хүн одоо өвдөг сөхөрж байгаа байхгүй юу үнэхээр те. Хэдийгээр би ингээд үнэхээр чадвартай би бол үнэхээр сайн ингээд өөртөө бүрэн итгээд ингээд явж исэн хүн маань те. Бүх зүйлийг амьдралыг ч гэсэн би аваа явчихна гэж бодоод нэг хүүхэдтэй эдгээр байх үедээ бол нөхрөө архиужсэн хамаагүй би бол амьдралаа аваа явчихна гэж ингээл зүтгэжсэн. 2 хүүхэдтэй боллоо зүтгэлээсэн 3 4 болоод ирэнгүүт өөрөө ирэхгүй нөгөө хүн чинь өөрийнхөө хүчинд найдаад явжсэн хүн гэдэг бол тэл сөхрөхөөсөөр аргагүй байгаа байхгүй. Үнэхээр миний хэмжээ бол тухайн үед дууссан гэж хэлэхэд болохоор болчихж байгаа байхгүй. Тэгэл яг ингээ явж явах үед нөхөр маань нэг сургалтанд суугаал байна. Сургууль багшчаас манай сургуулийн захирал Цэлэн Бэлгүш маань заавчлуунаач нэг сайхан сургалтанд суугадаг гэдэг. Ёс суртахуунтай бие хүнээс ёс суртахуунтай нийгэм рүү гэсэн олон улсын төсөл сургуулийн төсөл байсан. Тэгээ энэ сургалтанд суу гэдэг. Тэгээ нэг дөр үлрэлийн амралтаар 2000 оны 11 сард ихээр. Тэгээ тэрэнд очиод надад тэр нэг юу нэг сайхан таалагдсан л та. Нэр нь ёс суртахуунтай бие хүнээс ёс суртахуунтай нийгэм рүү гэж. Тэгээд тэрэнд эхний өдөр очиж суулаа. Тэгээд суусан ертөнцийг үзэх үзэл, амьдралын итгэл үнэмшлийн талаар тэнд ярьж байна. Тэгээд нэг ховшлын онол, бүтээлийн онол эдгээр гэдэг. Ховшлын онолоор нь бид нар хүмүүжиж гисэн нөгөө 1-9, 2-9, олон 9 тэгэл замаг одоо юу гэдгийг амтэн бий болоод сүүлдээ сармагчин бий болоо, сармагчин хөдөлмөрийг явцад хүн бий болоо. Тэгээд яг энэ онолоор хүмүүжиж төлөвшөж гисэн байсан. Энийн эсрэг гэж хэлэх юм одоо арай өөр тийм бурхан байдаг. Бурхан хүмүүсийг бүтээсэн. Энэ онол гарч иж бүтээлийн онол тухай ярьсан. Тэгээд тэндээ ярихлаар нэг яхалтч гүн Есүс Христийн тухай яриад эхлэхлээр за занч ерөөд нэг шашин сурталчилж байна да гэж бодоод болоо төдөөс хойш нь тасалсан. Тэгээд маргааш нь яхан шаардсан явах уу байх уу гэж бодолтой байсан ч нөгөө захирал маань бас тохойд нэгтлээ одоо би боддог бас мэрэг ухаан байсан бахаа гэж. Тэ очлооны бас бол харж исэн зүйл нь одоо тэр мөнгө санхүүр нэлээ явж исэн учраас бол за чамайг хэрвээ энэ цохохгүй бол залин бас тооцоо хийн шүү. Тэ ажилласан тооцохгүй шүү гэсэн тэр зүйл ярьсан бас нэг том олон улсын сургуульч Улаанбаатар хотын багш нар Төв аймгийн багш нар суралцж исэн. Орж исэн тийм том сургууль явж исэн. Тэгээд тэр үг нь бодогдоод мөнгө маань бодогдоод за болъё гэд ямарч байсан очсон. Тэгээд өдөөс өмнө нөгөө лекцэндээ суулаа. Өдөөс хойш нь харин гоё сайхан тийм нөгөө багийн ярилцлагууд болоод багш нар хоорондоо амьдралаа яриад нөгөө энэ сургалтыг удирж байсан нөгөө Америк хүн маань бас өөрийнхөө амьдралыг яриад тэгээд бас Библийн түүхээс бас ингэ яриад тэгээд их сонирхолтой болж ирсэн л дээ. Тэгээ энэ үеэс л эхлээл ер нь бол бас энийг үзэх хэрэгтэй юм байна, сонсох хэрэгтэй юм байна гэсэн бодол төрөөл сургалтаа ямарч байсан дуусгаал аппликейшн нөгөө юу санал асуулгын бөглөөд таалагдлаа, сайхан байна, гоё байна. Бас илүү их мэдхийг хүсэж байна эднэргээ бичээ явуулсан. Тэгсэн эдгээр дараа Монголын багш нарын шинэ амьдрал аян гэдэг одоо миний энэ ажиллаж байгаа Монгол Campus Crusade байгууллагын дэргэдэх тэр Христ итгэгч багш нарын аян байна. Тэгээ энэ аяны тэр сургалтын дээр суугаачаа гэсэн урилга яриад. Тэгээ энэ урилгын дагуу сургалтанд ирж суусан. Тэгээд энэ маань бол одоо 2000 оны 12 дугаар сарын 1-ний өдөр тэр сургалт техник сургалт эхэлсэн. Тэгээ энэ сургалтын дээрээ суусан
удирдахжсэн ингээ та ийм санал асуулган дээр бичжээ. Христийн тухай илүү их мэдхийг хүсэж байна. Библийг илүү судлахыг хүсэж байна гэсэн байна. Тэгээд энэ дагуу бид таныг сургалтанд урьсан юм аа. Тэгээд илүү их бас мэдхийн тулд Иесус Христийн тухай бас энэ түүнийг амьдралдаа үржүүлж авах хэрэгтэй гэдэг. Тэгээд надад оюун санааны 4 зарчим номыг танилцуулсан. Тэгээд сэр зарчмыг сонссны дараа ингээд амьдралдаа Христийг хүлээж авах уу гэсэн. Ер нь бол тэгээл гисэн. Нэг бодлогоогоор л тэгээл гисэн. Тэгэл ингээд за ингээд залбираад шууд түүний амьдралд үржүүлээд байгаа авдаг залбирх хөглөн тийг гисэн. Тэгтэл ер нь бол нэг тийм сайхан амар тайван тэр байдал ер нь бол ингээд сайхан яг ингээд зүрхтэл бас бий болсон шүү. Тэгэл тэрнээс хойш бол Монголын багш нарын шинэ амьдрал аянд ингэж яваад Библийг илүү судалж мэдээд гэхдээ л нөгөө урдлын миний нэг үзэл байж штэ хүн чинь нөгөө сарамгчангаас үүссэн гэдэг үзэл маань бурхан бүтээсэн гэдэг хоёр үзэл ингээд тулаад ирэхтэй зэрэг цензур ингээ те бас урдны юм бас байгаад байдаг. Нөгөөтгт ингээд хэцүү. Тэгээд олон зүйлүүд их сурсан. Тэгээд намайг эргээд Библийг илүү итгэх, тэрийг илүү мэдрэх тэр боломжууд бас ингээд янз бүрийн зүйлүүд гарч ирсэн л дээ. Нэг сургалтанд суусан намын гишүүн байлаа. Тэгээд намын нэг сургалт очиод суусан чинь үндсэн хуулийн тухай яриад. Тэгээд Америкийн нэгдсэн улсын үндсэн хууль, тэгээд улс орнуудын үндсэн хууль, Монгол улсынхаа үндсэн хууль эдний тухай түүх энэ зүйлүүдийг сонсч байсан. Тэгээд тэр дунд нэг ингээд миний бодолд ингэж нөлөөсөн нэг тэр зүйл нь Америк нэгдсэн улсын үндсэн хууль байсан. Сүүлийн 1780 хэдэн онд ингээд анх батлагдсан үндсэн хууль. Өнөөдрийг хүртэл ерөөсөө өөрчлөгдөөгүй гэсэн үндсэн хууль байсан. Тэг яагаад өөрчлөгдөөгүй юм бол яг нь нэмэлтүүд бол орсон гэж байгаа юм. Гэхдээ ихэнх нэмэлт нь эхний 2 жилдээ орсон боловч сүүлдээ нэмэлтүүд их бага орсон. Тийм. Монгол улсын үндсэн хууль маань болохоор бас ингээд 1924 оны үндсэн хууль, 40 оны, 60 оны, 90 оны, 92 оны үндсэн хуулиуд ихтэй энэ бүгд л ямар нэгэн үйл бодол нь их өөрчлөгдсөн тийм хуулиуд. Тэгээ би тэрийг гайхал тухайд ингээд өнгөрсөн үндсэн хууль нь Америк яагаад ингэж юм бол гэсэн бодож байсан. Тэгээд дараа нь харин ингээд нөгөө сургалтанд сууж байсан чинь тэр нөгөө Христ итгэж хүмүүсүүд бас ингээд Библи суурилж үнэн дээр суурилж тэр хуулийг гаргасан учраас бас энэ өөрчлөлт гараагүй гэсэн тийм зүйлийг ойлгож байлаа, сонсч байлаа. Амьдралын өнгө нэвтрүүлэг үнэн, хайр, итгэл найдварын тухай үзэгч тантай хуваалцах болно. Амьдралын өнгө нэвтрүүлэг үнэн, хайр, итгэл найдварын тухай үзэгч тантай хуваалцах болно. Дараагийн шатныхын сургалтууданд сууж байна. Тэнгүүт нөгөөд чинь аваад л бас нэг юмдаа ингээд суугаад явж ивэл гэсэн байдалтай юм бодчихлаа. Тэгсэн чинь нэг өдөр нөгөөд чинь даалгавар хийх гэсэн юм адлахурэ гэл тэгж байна. Ямар даалгавар байдیں۔ Гэсэн чинь миний нөгөө сууж байгаа хичээлс нэг ийм даалгавар надад төгсөн. Тэгээ энэ номыг ингээд хүнд танилцуулах хэрэгтэй маа гэдэг ийм жижиг ногоо ном ингээд гаргаад надад үзүүлэхгүй юу. Тэгэл тэгсэн тэр ногоо ном нь болохоор оюун санааны 4 зарчим гэсэн их мундаг нэртэй ном байна. Тэгснээ тэгээд тухайн үед бас их завгүй байсан юм аа.
гэрийн ажил, 4 хүүхдийн ажил гэж зөндөөлийн байгаа юм чинь. Тэгэл бодож яснаа. Заас одоо нөгөө энэ номын за сонирхын юуны тухай ингээл бас ингэхгүй бол бас гомдол архиугаа далга болчих واخ та гэж бодоод тэгээ тухайн үед тэр сургалтанд сууж явах үед манай хүн юус уухаа байцсан байсан байхгүй. Тэгээ би энэ сургалтанд суугаад ер нь энэ юу архиух нэрэ багасчаа юу да гэж бодоод за юу удаа үргэлжлээ гэж бодсон чинь ямар ч нэг сар болчлоо гэл ингээл бодоод байгаа байхгүй би. Тэгээ энэ сар гарan ингээд архиухгүй явчихж байгаа юм чинь бас овоодоо архинаас гарч байгаа юм болов уу гэсэн шиг бодогдоод тэгээ баяа бас дотроо бас битүүхэн баяр төржүүлсэн. Тэгээд яг тэр номыг надад танилцуулж ирсэн аахгүй. Тэгээ тэр номноос би анх удаа энэ дэлхийн ертөнцийг бүтээсэн бүтээгч байдсан байна. Тэр одоо би намайг хүртэл бүтээсэн тэр бүтээгч яахаарахгүй байдсан байна. Тэр бүтээгчийн хүчээр тэр бүтээгчийн тэр агуу гайхамшигтай тэр зүйлээр ингээд хүн төрлөختөд явж идэм байна гэдгийг ингээд сонсч ирсэн байгаа юм. Тэгээ тэр маань л одоо анх удаа Иесус Христийн талаар сонсч ирсэн зүйл байхгүй. Яг ингээд нөхөртөө яриад ингээд явж явах үед ингээд бүр өөрөө ирэхгүй ингээд зүрх ингээд чичрээд тогтлоод тэгээд ингээд хамаг хацар нүүр ингээд улаагаад ингээд тэгжээс ахгүй. Тэгснээр хамгийн сүүлд нь за ингээд 4 зарчмын аюулаа ингээд мэдчихлээ. Тэгээд одоо ингээд ертөнцийн эзэн байдгийн байна, бүтээгч эзэн байдгийн байна. Та тэрний талаар ингээд сайн мэдлээ. Тэгээд үнэхээр аврагчаа гэдгийг хүлээж авахыг хүсэж байна уу? Ингээд залбирая гэх тэгэнгүүт нь тгийгээд өөр ирэхгүй залбирж яснаа. Энэ манай нөхрөөс анх удаа нөө сайн мэдээ гэж ярьдیں۔ Энэ ертөнцийн эзний талаар сонсч ирсэн зүйл маань түүх маань энэ юм байгаа юм. Тэгээд тухайн үед би бас тэгж бодож ирсэн юм аа. За ямар ч гэсэн ингээд би аврагчтай болчлоо гэд ингээд бодонгот айгүй сайхан ингээд сэтгэл онгоогоод ирж байгаа байхгүй. Тэгээд миний хамгийн сайхан санагдчихсэн зүйл нь юу гэхээр нөгөө ертөнцийн эзэн рүү хандаад хүн шууд залбираад асуудлуудаа ингээд өгч болдсон байна. Өөрөө ингээд сайхан чөлөөлөгдөж болдсон байна гэдгийг мэдэх тэр зүйл хамгийн сайхан байсан. Тэгээд нөгөө дотроо л нөгөө бүх юмаа хөндлүүлээд бүх юмаа цуглуулаад явж яадаг хүмүүс маань бас тэр зүйлээ хуваалцаад гадагшлуулах гаргах тэр нэг зүйлтэй боллоо гэдэг бол их сайхан санагдчихсан. Тэгээд бас нөхөр маань ч гэсэн архи уухгүй ингээд өөрчлөгдөж байгаа нөхрийнхөө өөрчлөлтийг ч гэсэн харж ил байсан учраас энэ бол үнэхээр бодит зүйл юм байна гэдгийг бас ингээд мэдэрч ирсэн. За тэгээд тэр цагаас хойш одоо миний амьдралд бол маш олон өөрчлөлтүүд гарсан. 2004 онд миний хамгийн бага охин маань төрсөн. Тэгээд яхаа төрөлтийн явцдаа жаахан дутуу төрөлттэй тэгээд төрөлтийн явцсан үед бас жаахан ийм уулгаад жаахан өөр өөр төрүүлэх гэж явснаас нь босноо яасан гэдэг тархины харамлалт саажилттай төрсөн байна. Тэрийг яг тухайн үед төрөх үед нь би ч мэдээгүйсэн л да. Сүүлдэн дээр 2 нас гарантаа онцлогоо хийлгэж энэ хүүхдийн тархинд нь юм болсон байна гэдгийг мэдсэн. Тэгэл ер нь өөрийн нэг хүүхд маань ийм болчихтан зэрэг яг энэ бэрхшээлт хүүхдүүдийг бол харж эхэлдэг юм лээ. Яг эхлээд битээр чинь хүүхдэд цэцэрлэгт өгьгээд цэцэрлэг хайсан боловч яг тодорхой тийм цэцэрлэг олдохгүй тухайд. Тэгээ 10 дугаар төв гэж байдаг. Тэгээ 10 дугаар төв дээр очив. Тийм хүүхдэд өгөөж явуулсан маань арай илүү нөгөө саажилттай тийм хүүхдүүд байсан. Учраас манай охин би ер нь дахиж явахгүй гэдэг. Өөрт нь яхан сонин эвгүй санагдсан юм уу одоо нэг талаасаа тэгээд явахгүй гэсэн за тэгвэл тэгээ өөр ингээд цэцэрлэгт өгөхээр бас тийм цэцэрлэгч нь ховор манай хүүхдэд ажиллах тийм багш нар байхгүй байна гэдэг. Тэгээд нэг зураг үзчихээс чинь нөгсөмшил хүүхдэд эцгийн холбоо гэсэн хаягтай хүүхдүүдтэй холбоо байдаг. Тэндээс мэдээлэл авдаг нэтэр гэсэн тэр зүйлүүдийг ойлгоод тэгээд манай эхнэр маань очиж холбогдсон. Тэгээд тэндээс чинь нөгөө зовлон ижлэх учраас бас би үүнтэй ярьж хэлэх тий ой зөвтөн байдаг учраас тэнд явах их дуртай болоод тэгээ би бол миний хийх зүйл бол ихэндээ бол хөргөж өгдөг байсан. Эхнэр хүүхдээрээ хөргөж өгөө тэгээл хөргөж өчөөл яваад өгдөг. Тэгээ нэг удаа хүүхдийн баяр тэмдэглэн гээд би хөргөж өгсөн. Тэгсэн тэр нэг ажилчид нь харин Слонаа чи хамт явахгүй мó гэд. Тэгэхээр за тэгээ явсан чинь маш олон хүүхдүүд тэнд. Би анх удаа тэгж нэг дор тийм олон хөгжлийн шилжүүлэлтүүд суусан байх болж харж. Тэгээ миний зүрх их сонирн байдалтай болсон л та. Тэгээ ер нь бол яг энэ цагаас хойш л яагаад ч юм яг энэ хүүхдүүдийн төлөө бас ажиллах юмсан гэсэн тийм хүсэл өрөөдөл маань бий болж ирсэн. Урд нь бол яг бэрхшээлт хүүхдүүд их яг
байдаг. Тэгээ ийм хөвгтгэлэн явдаг байсан бол ингээд өөрийн хүүхэд тэгээд өөрөө ингээд харахтаа зэрэг арай л тий биш байна өнөөдрийн нийгмийн амьдралд ч гэсэн. Тэгэл ялтчгүй л энэ хүүхдүүдэд ажиллахаар шулуудаалаа гэж байгууллагатаа ч гэсэн хэлсэн. Тэгээ манай байгууллага маань 12 оноос эхлээд албан ёсоор бас хажуудаа өршөлмшөд хүүхд залуучуудтай ажиллах юм хэсэг байгуулад тэгээ тэрэнд нь өнөөдрийн хүртэл ингээд ажиллаа явж байна. Тэгээд энэ хүүхдүүдэд маань маш олон хэрэгцээнүүд бас байна. Ер нь ингээд ганцхан өөрийнхөө хүүхдийн төлөө явах хэрэггүй юм байна тий. Яг ийм миний хүүхдэд хэрэгцээтэй байгаад байгаа яг энэ юм шиг нь хэрэгцээтэй тий. Өөр ирэхгүй тэр нь дутагдаад байж байгаа тийм асар олон хүүхдүүд байдгийм байна гэдгийг нөгөө яг энэ ертөнц рүү орж иж мэдсэн. Тэгээ ингээ ороод энийгээ мэдрээд эхлэнгүүт өөр ирэхгүй ямар нэгэн зүйлд явахдаа зан ганц хүүхдээ аваад явахын оронд хоёр хүүхд дахиад аваа явдаг ч юм уу тий. Тэртээ тэргүүл нэг хүүхд аваад явах, хоёр хүүхд аваад явах бол ялгаагүй шүү дээ. Тэгээд ингээ яваад эхэлсэн. Энэ ойр хавийнхаа хүүхдүүдээс тэг яг юм бэрхшээлээсээ болоод гэрээсээ гарч чадахгүй байгаа энэ хүүхдүүд аваад зөөж эхэлдэг байсан. Тэгээд нөгөө хүний хайнлын босоо энэ чинь миний нөхөр хийж байгаа юм чинь тэгэл чи хамт л хийгдэн шүү дээ. Тэгээд манай хүн яг энэ зүйлийг хийгээл эхлэнгүүт би чинь нөгөө татгадаад авчиж байгаа байхгүй. Тэгэл нөхөр маань хүүхдүүд зөөгөл эхлэнгүүт би ч гэсэн нөгөө ханаад агаал өөрөө бас нөгөө хүүхдүүдэд зөөгөл нөгөө одоо энэ хүүхдүүдийн төлөө ийм юм хиймээр байна гэл нөгөө манай хүн маань бодоол төлөвлөөл тэгэл ингээл тэрийгээ ил гаргаал надтай яриад эхлэнгүүт нь өөр ирэхгүй тэгвэл тэгчи тэгвэл ингэчи гэл. Тэгэхээр ерөнхийдөө би бодоод байдیں۔ Тухайд би яагаад ер нь эсэргүүцдэг дандаа дэмждэг байсан юм бол гэж. Тэгээ магадгүй нөгөө олон жил танилаад эхлэхээр нөгөө зүрх сэтгэл дотор нь байгаа юм хүртэл нөгөө ижлэхэн болчдөг учраас үзэл бодол сонирхол тэр байтгаа нөгөө харж байгаа хараа нь хүртэл ижлэхэн болчтой юм болов гэж боддөө штэ. Тэгээ одоо ихтаяр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үйлчлэл хийж байгаа. Тэгээ үнэхээр сайхан ажил. Опа. Одоо хөлөө өвдөж байгаа юм. Би зэвэр. Хамт тарих юм. Захаараа татгаж ирээ. Рамын дэс барьж. Гараатаа. За нөгөө гараараа барья. За барья. За игээрээ. Ваа. За тавиараа одоо. За одоо тавиараа. 50 та. Буруу харуулсан байна. Гэхдээ яг ингээд хүмүүс хэцүү биш үү гэж бас асуудаг. Тэгээ яг ер нь бол ингээд яг зүрх сэтгэлээ өгөөд дотор нь ороод ажиллаад ирэхээр бол өөр. Гаднаас нь харахад бол айгу хэцүү шттэ энэ бол тий. Ингээл харахад. Гэтэл яг дотор нь ороод толилдоод хийх ёстой юмаа хийгээд ингээл эхлэхээр үнэхээр баяр хөөргийг авч чаддаг. Тэгээ одоо нөгөө нэг миний хамгийн их ингээд өөр ирэхгүй сэтгэл догдолдог үе маань ямар үе байдгийг гэхэлэр хүүхдүүдийг гэрээс нь очиод авах үе байдаг байхгүй. Яг тэр үед нөгөө хүүхдүүд ингээд бөөст ингээд тисэж ядаад хүлээцсэн тий. Ороод ирэнгүүт ингээд алгаа ташаал ингээд гашгараал ингээд утж байгаа нэг хөөрхөн байдаг. Тэгээ бас заримдаа сүүлийн үед бас нэг зүйл нь бас нөгөө мэдээж нөгөө хүнд хүүхдүүдийг ингээд зөөн гэдэг бол эцэгчүүдэд их ачаа байдаг. Бэрхшээл байдаг. Эцэгчүүдийн гол бэрхшээл бол тэр байдаг байхгүй. Дэд бүтц муу байна тий. Зам тавир муу байна. Тийм учраас хүүхдүүдээ нөгөө ямар нэгэн хөтөлбөр үйл ажиллагаанд оролцуулахдаа авчрна гэдэг бол эцэгчүүдийн хувьд айгүй том асуудал байдаг. Тэгээ тэрийг бид нэр өөрсдөө мэдэрсэн байсан учраас одоо ямар нэгэн хөтөлбөр үйл ажиллагаа болонгот бид нэр хүүхдүүдээ ерөнхийдөө очиад авахыг боддог. Яа тэгэхээр тэр ирж чадахгүй зөөх тий унаа унш тий тэр хүн хүч тэр зүйл нь байхгүй учраас тэр хүүхдүүд оролцож чадахгүй байгаа байхгүй юу нийгэм рүү. За миний охиныг гантрын дор чалан гэдгийг тэг хөгжлийн бэрхшээлтэй гарсан. Тэгээ нэг охинтойгоо ингээд манай охин энэ 10 дугаар төвийн цэцэрлэгт явдгийн саажилттай хүүхдүүдийн цэцэрлэгт тэг явдгийн төрхөөсөл бас яхаа ДЦП гэдэг онштой ингэж гарсан л да. Тэг тэрнээс хойш одоо 4 нас хүрчээд би 3-4 удаа ирж байгаа энд.
Тий 3 4 удаа ярьж байгаа. Эндээс бас Япон багш нар энэ төр ирдэм байл 2 удаа Япон багш нарын зөвлөгөөний авсан. Тий одоо ийм хүүхдүүд чинь одоо юу яадаг юм бэ штэ. Хөдөлгөөн маш их шаардлагатай байдаг юм. Хөдөлгөөн заслыг шаардлагатай байдаг. Тэр хөдөлгөөн заслын тухай ярьж хэлж өгсөн. Тэрний одоо аваад бас хэрэгжүүлж илээ. Багсах ч гэсэн хэрэгжүүлээд одоо ингээд хүүхдийнхээ төлөө ингээд ажиллаж байгаа та. Намайг Юкико гэдэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцгийн хорбоо дээр сайн дураараа ахуй засарч гэдэг сэргэн засахын мэдрэгний мэргэжээр ажилладаг. Одоо энэ хорбоо дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөдөлгөөнөөр яаж хөгжих вэ гэдэг үгийг заадаг зөвлөгөө өгдөг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд маань юуч хийхгүйгээр гэртээ хэвтхээс энд үедээ нийгмийн дотор сурах юм их байдаг. Хөгжлийн төлөө хөдөлгөөн засах эмчилгээ хөдөлгөөний дасгал хийвэл ирүү хөгжиж бас сонирхолтой амьдрах чадвартай гэж бид нар ойлгодог. Мэдээж дандаа хэвтэж байхаас юм зар химбэр хүүхэд бурган заавар сурна. Тэгээд гэхдээ яаж сурах вэ гэвэл дөнгөж төрсөн хүүхэд гинэт явдаг бүрнэ гэж байхгүй. Тийм учраас бүр хүүхэд байхаас бага-багаар нөгөө шатаар юм заарна. Тэгээд за жишээ гэвэл надад их байга мэдээж явдаггүй байсан хүүхэд бас явдаг болсон. Гэхдээ тэр дасгал хийгээд тэгж болсон гэж боддог. Бас нөгөө өдөр бүр тасрахгүй гэдэг. Заримдаа амарч бүрнэ гэхдээ ер нь тасрахгүйгээр гэхдээ хүчээр хийхгүй тэр хүний хэмжээг сайн энерги хийгээд хэмжээний дотор хийвэл ирээс үрдэн гарна. Бас хүчээр хийхгүй хамгийн гол нь хүчээр хийхгүй сонирхолтой хийвэл удаан дасгал хийж боддог. Хамгийн чухал гэвэл хүүхдийг итгэх ёстой. Итгэсэн дээр энэ хүүхэд хөгжин бас хайрлах хүн бурганд хайртай байхаа гэхдээ их хайрлаж их итгэж сонирхож амтартыг бодоод тий хийгэрэй гэж хэлмээр байна. Өнөөдөр манай сайн найз төвдөр маань Тамира ирсэн байна. Тамира маань 16 настай. Тэгээд өнгөрсөн жил бас Янлафын цусланд явж амраад түүнээс хойш манай төвдөр ингээд 7 хоногт 2 удаа ирээд гитар тоглож сурч байгаа. Ирээдүйд маш сайн гитарчин болно гэдэгт бас итгэлтэй байгаа. Одоогийн байдлаар хэдэн барилттай байгаа лээ? 3 барилт сурцсан байгаа тийм ээ. Тэгээд зохилтоор сураад ингээд маш сайн хөгжимж. Бас дээр нь манай Тамира чинь гоё яруу найраг бичдэг ээждээ зориулаад, өөр хүн багштаа зориулаад бас гоё яруу найраг бичсэн юм байгаамаа. Би Тэнгэрээс зайсан Монгол хүн. Би их хүнээс төрсэн Монгол хүн. Миний нутаг мал сүргээр баян миний их орон цэнгэг усаар баян нутаг минь аяшгээр дүүрэн мас сэргийн дөө гурав дүүрэн тэнгэрт гэрдэх нарн миний нутгийг гэлдүүлэн тэнгэрт гэрдэх одон миний нутгийг чиндээ. Би энэ дэлхийд хүн болох гэж төрсөн юм аа. Би их
Монголын ирээдүйг бүлээ. Би Монголдо хардаа би Монголоор багтдаг. За ингээд манай Тамирын бол үнэхээр гоё шүлэг ингээд зохиосон. Бас ээжтэй зориулсан гоё шүлэг би зөндөө олон шүлэг бас бичиж. Одоо удахгүй нэг шүлгийн уралдаанд бас оролцгаая. Мундаг. Тэгээ манай төвд ингэж манай хүүхдүүд ингэж яриад гоё юм шүлэг зохиодог, аав ээжтэй шүлэг зохиодог болж байна. Хөгжим тоглож сурч байна, тийм. Ингээд хамтдаа сайхан нөхөрлөөд. Тамираа бид нар ч бас аялах их дуртай, тийм ээ. Агуур аяллаа. Туслангаар явсан. Нэг хоногийн дээр юм өгөр явсан шүү дээ. Одоо аяллаар явж байсан. Чи нөө цуслангийн талаарх сэтгэлээр ярьж чиж. Цэцлэнгийн талаар тэгэл олон янзтай хөгжилтэй үлгээл энэ зөвөрөөр тэгэл өдөр болгоно тэгэл нэг тэгэл ингээ коллектив очиад яг янз янзын гоё юм сорж мэдэж аваал. Тэгэл үнхээр хөгжтэй тэгэл янз янзын болоод ээжлж олон хөгжтөдтэй тийш тоглож моглол. Тэгээ хүүхдүүдийг хахаа өөрөө очиад тоглоомоо санагдал. Тэгээд өөрөө очиж тэгээд хамтч тоглолт ш. Өөрөө нөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй ээжийн хувьд бас яг ижлэхэн зовлон бэрхшээлтэй ээж нар аав нартай хандаад бас хэлэх үг байна. Тэгээд хүүхдээ битээ голоорой, тий юу ч чадахгүй гэж битээ тэр хүүхдийг өмнөөс нь та шийдвэр гаргаарай. Харахад ингээд ерөөсөө нүднээс өөр хөдлөх зүйлгүй юм шиг харагдаж байгаа боловч тэр хүүхд өөрөө ирэхгүй хүсэл мөрөөдөлтэй, тэмүүлэлтэй би чадна, би хийн гэсэн тийм хүсэл тэмүүлэл хүүхдийн дотор байдгийг мэдрээрээ. Тэгээ бит хоёр анх 92 дугаар сургууль дээр нэг хөтөлбөр хийж хахад зөвхөн нүд нь хөдөлдөг, өөр эргэтнэн гар хөл бүх зүйл ингээ хөдөлдөггүй хүүхд иржсэн. Тэгээ тэр хүүхдээ тухайн үед нөө яаж ажиллахаа мэдэхгүй байсан ч гэсэн би гарт нь ингээд цавуу бариулаад яг хөө тэр хүүхд хийж байгаа юм шиг мэдрэмж төрүүлээд ингээд юм наалгаж үзсэн байхгүй. Тэгээд ингээд гарт нь ингээд цавуу ингээд бариулахад тэр хүүхд ингээд уул нь бол цавууг нь бариад гарыг хөдөлгөөд нөгөө наах цаасаа барьж байгаа хүн нь бол би л дээ. Гэхдээ яг тэр хүүхдийг өөрийн ингээд тэр бүх зүйлийг хийж байгаа юм шиг ингээд цавуу гарт нь бариулаад ингээд гарын гаднаас нь би өөрөө гараараа бариад ингээд цавуу цаасан дээр цавуу ингээд төрхүүлж хахад тэр хүүхд ингээд гар нь ингээд жирс хийгээд төдлөөд байгаа юм шиг санагдчихсан байхгүй. Тэгээ би тухайн үед юу мэдэрч байсан гэхээр хэдийгээр энэ хүүхд юу ч чадахгүй юм шиг ингэж харагдаж байгаа боловч яг ингээд би ингээд гарын бариад ингээд цавуу төрхөж байгаа энэ үйлдэлийг энэ хүүхэд юу гэж хүлээж авч ирэхлээр би өөрөө хийж байгаа юм байна гэж хүлээж авдсан байна гэж ингэж анх мэдэрчээсэн байхгүй би. Тийм учраас та хүүхдээ те юу чадахгүй юм байна. Миний хүүхд юу сурахгүй юм байна. Миний хүүхдэд ямар ч боломж байхгүй юм байна гэж гэртээ зүгээр сул хаях биш. Нийгэм рүү хүүхдээ оруулаарай. Тэ хүүхдүүдтэй хамтд нь юм хийлгээрэй. Хүүхд чинь өөрөө би хийж гин гэсэн мэдрэмж тэ зүрх сэтгэлд нь төртөл нь та тэр зүйлийг хамтдаа хийгээрэй гэж бас ингэж уриалмаар байна. Тэгснээрээ тэр хүүхд өөрөө тэр сайхан мэдрэмжийг би чадчихна гэсэн мэдрэмжийг бас ингэж амсаасай тий. Тэгэхээр тэр хүүхд өөрийнхөө үн цэнийг мэдэрнэ гэсэн үг байгаа байхгүй юу? Гэр гэртээ өөрийнхөө хүүхдийг тий юу ч хийхгүй, миний хүүхд сурахгүй гэж ингэ суух биш. Хүүхдээ гэрээс нь гаргаад нийгэм рүү хандуулаад өөр хүүхдүүдтэй нийлүүлээд тий ингээд явах юм бол таны хүүхд хөгжих боломжтой, бүрэн боломжтой байгаа. Тэгээ манай төв дээр бас нэг хүү байгаа. Тэгээд анх гитар зааж өгсөн. Нэг хоёрхан барилт нот зааж өгсөн. Гэтэ би бол ерөөсөө огт гитар тэгж мэржлийн ингээл нот дарчдаг тийм мундаг хүн биш л дээ. Зүгээр л тэр хүүхд нэг ч гэсэн зүйл сурчаасаа гэж бодоод санамсаргүй өөрийнхөө чаддаг нэг ганц хоёр нотноос л зааж өгсөн баггүй юу. Гэтэл 3 сар ноцолдсон л доо тэр хүүхдтэй. Тэгэл за энэ ер нь сурах ч юм уу гоо ч юм уу гэж заримдаа ч бүр ингээд хэрэггүй ч юм хийгээд заагаад өгчөөч гэж бодчихсон үе байсан. Тэгээ одоо бол айгүй мундаг тоглож байгаа гитараа бүр хөөхөн айгүй мэрэлттэй ингээд тоглоод бүр гарнуудаа нэг нотноос нөгөө нот руу уртлаа айгүй мундаг шилжүүлээд ингээд тоглож байгаа. Тэгээ энийг харахаар бас би бас хэрэгтэй юм энэ хүүхдэд бас хилээд өгсөн байх шүү бас ямар гоё юм бэ гэдээ бас ингээд нэг өөр ирэхгүй нэ хүн хийсэн ажлынхаа үр дүнг ингээ мэдрэх гоё өдөр штэ тий яг тэрэн шиг
яг энэ шиг та хэд ч гэсэн тий өөрийнхөө хүүхдийн тохиолдсон тэр бэрхшээл зовлон дотроо шаналлах биш. Хүүхдээ ингээд гаргуунд нь хаях биш. Хүүхдийнхээ хөгжлийн төлөө яваарэ. Хэдий ингээд боломжгүй хизээч бүтэхгүй за энэ хэрэггүй юм байна да гэж бодогдох тийм үе байсан ч гэсэн цаашаа яваарэ. Тэгэх юм бол ингээд тэр хүүхдэд өөрчлөлт гарна. Тэр хүүхдийн амьдралд бас шинэ зүйл нээгдэнэ. Тэгээ энэ л нөгөө эцэг эхчүүд бидний хийх ёстой зүйл нь энэ юм шүү гэж хэлмээр байна. Тэгээд бас манай төвийг сонирхож байгаа эцэг эхчүүд байвал бас ирээд уулзаад зөвлөгөө авч болно. Тэгээд үнэхээр уншаад судлаад ингээд маш их зүйл цуглуулсан юм зүйл байхгүй ч гэсэн өөрсдийнхөө энэ өдрийг хүртэлх явж байгаа туршлагаасаа бас хуваалцах юм зүйлүүд бас байж болно шүү. Тэгээ үнэхээр энэ хүүхдүүдийг өөрийнх нь би ямар үн цэнтэй хүн бэ гэдгийг мэдрүүлэх хамгийн гол хүн бол эцэг эх нь байдаг учраас та бүхэн хүүхдийнхаа төлөө нэг ч гэсэн алхмыг зоригтой хийгээрэй гэж эцэгчүүдтэй бас хэлмээр байна. Хүний амьдралд бол олон сайхан зүйлүүд, олон хүн бэрхшээлтэй зүйлүүд зөндөл тохиолддог. Тэгээ энэ болгоныг бас хүн өөрийнхөө хүчээр бол бас л тавхад хэцүү. Миний хувьд тэгж боддгийн шүү дээ. Харин үнэхээр бурхны хүч чадлаар бүх зүйл боломжтой гэж би боддог. Тийм болохоор та бүгд бас эзэн Есүс Христийг илүү таньж мэдээсэй. Түүнийг ойлгосоо гэж бас хүсэж байна. Үнэхээр Есүс Христ миний амьдрал үнэхээр оронгоор нь өөрчилсөн. Миний бодол санааг, сэтгэлийг маань, бие махбодыг маань ч гэсэн өөрчилсөн. Би махбодгаа ярих юм бол тий. Урд нь бол энэс хар байсан гэхлээр бол бүр гачин байх гэдэг байхгүй. Тийм байсан хүнийг л ингээд бие махбодын үед бол наацхан их өөрчилсөн. Сэтгэл санааны хувьд бол бас их тий өөрчлөлтийг өгсөн. Үнэхээр бурхан өөрөө ч амлас энэ хорвоогийн өгч чадахгүй амар тайвныг би та нарт өгнө гэж бурхан амласан байдаг. Тэгээ энэ амар тайвныг ч гэсэн өнөөдөр миний амьдралд бас сайхан байна. Тэгээд үнэхээр амьдралын гийг үзэж байгаа үзэгч танд хэлэхэд хэр Есүс Христийг илүү таньж мэдээсэй. Харийн шашинч гэдэг юм уу? Одоо таны бас ямар бодлууд бас байдгийн тэр бодол нь зөв байж болох юм, буруу байж болох мэдэхгүй байна. Тэгтэл миний зүгээс хэлэхэд бол үнэхээр илүү таньж мэдээсэй. Түүнийг ойлгосоо л гэж бас хүсэж байна. Тэ? Ямар нэгэн ингээд мөргөлдөөд ингээд ах юм бол байхгүй. Би бол хэлдэг шүү дээ. Энэ Христ итгэл үнэмшил гэдэг бол шашин биш ээ гэж. Тэгээ шашин гэдэг бол яг хөө миний ойлгож байгаагаар бол хэн нэгэн хүн нэг л тэгэл онлыг дагаал бөөнөрөө дагаал ингээд явж байгаа тэр зүйл. Одоо ёсон шашин бол олон янзын нөгөө ёс жайгууд бас байдаг шүү дээ. Тэгээ тэр зүйлүүд нь надад бол айцыг өгдөг байсан. Харин Христ итгэл гэдэг бол миний хувьд бол шашин биш. Энэ бол надад амар тайвныг өгдөг, баяр хөөргийг өгдөг, урам зориг өгдөг. Тэ амьдралын утга учирыг бас бодиттой болгож өгч байгаа энэ зүйл угаамаа. Тэ анхааралтай сонссон бас их баярлалаа. Батчулуун таны гэр бүл болон ажил үйлс амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай. ертөнцийн эзний ивэлэр бэлхэх болтугай.